Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намаг Номин гэдэг би англи хэлний хичээлийг үн төлбөргүйгээр YouTube дээр Номинтой хамт гэсэн өөрийн хуудсан дээр 7 хоног бүр гаргадаг байгаа. За энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ англи хэл дээр хэрхэн утсаар ярих вэ? Ямар үг түлхүү ашиглаж утсаар ярьдаггүй гэдгийг энэ удаагийнхаа хичээлээр заах юм аа. За эхний ээлжинд бид нар зүгээр найзтайгаа таньдаг хүнтэйгээ ярих гэж байгаа гэж бодъё тийм ээ. Нэр нь бол маш энгийнээр эхэлнэ. Одоо жишээлх юм бол Hi, may I speak to Tony гэдэг ч юм уу. May I speak to Sarah. За энэ нь юу гэсэн үг гэхээр би тэрнтэй ярьж болох уу? Hello, may I speak to гэд нэрийг хэлдэг байгаа тийм үү. Энэ болохоор одоо манайхаар бол сайн байна уу? Номинтой ярих гэдэг шиг may I speak to гэж хэлдэг байна. За дараагийнх нь хэрвээ та өөрөө тэр хүн нь байх юм бол speaking who's this гэж асуудаг байна тийм. Энэ нь болохоор би байна гэж хэлдэг штеп. Би байна гэж хэлэхгүйгээр speaking гэж хэлдэг байгаа. Ярьж байна гэж орчуулж болох нь тийм үү. За хинбэ who's this гэх юм бол хинбэ speaking who's this гэх юм бол хинбэ би өөрөө байна. Өөрөө хинбэ гэсэн үг байгаа. За тэнгуут нь та өөрийнхөө нэрийг хэлээд oh this is your friend from high school, this is your coworker, colleague гэдэг юм эсвэл this is your old friend Ben гэдэг юм уу те бид таны хуучин танил Ben ч байна. How you doing гэд яриагаа эхлүүлж болох. Энэ бол зүгээр casual буюу энгийн яриан дээр гардаг утсаар ярьдаг үг байна. За дараагийнх нь арай формал болоод арай бидний нэг танихгүй хүмүүстэйгээ ялангуяа үйлчлэгээний газар руу залхахад юу гэж хэлдэг вэ гэдгийг би та бүхэндээ түлхүү танилцуулъя. За жишээлх юм бол та дэлгүүрлөө ууцаар яриад танаад дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг авч болох уу гэж асуух юм бол hi эсвэл өдөр орой өглөө гэдгээс шалтгаалаад good morning, good evening, hi there гэж бас хэлж болдог. Hi there сайн байна уу гэдгийг арай хэлдгээр hi there гэж хэлдэг байна. May I have the store opening hours? May I have the store opening hours? Би танаа дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг авч болох уу? Эсвэл тэр чинь дэлгүүр биш өөр нэг ямар нэгэн үйлчлэгээний газар байх юм бол May I have your opening hours please гэж асууж болох нэ. За дараагийнх дээр гэх юм бол эргүүлээд нөгөө хүн чинь цагийнхаа ажиллах хуваарийг хэлж өгөх нь тийм үү. Эсвэл танаа дэлгүүр ч юм уу танаа газар хэдэн цагаас хаах вэ гэж асууж болж байна. Тэрийг болохоор hi there, good evening. What time do you close? What time do you close? Та хэдэн цагт хаадаг? Танаа хэдэн цагт хаадаг вэ гэсэн ингээ асуулт байна тийм. За may I have your address please? Hi there, may I have your address please? Би танаа хаягийг мэдэж болох уу? Эсвэл good evening sir. Тэр нь эрэгтэй хүн байх юм бол good evening sir гэж хэлж болж байна. Эмэгтэй хүн байх юм бол good evening ma'am гэж хэлж болдог. За дараа нь эсвэл зүгээр л hi there, may I have your address please? May I have your address please? Би танаа хаягийг мэдэж авч болох уу? За дараагийнх нь болохоор та ямар нэгэн имлэг дээр ч юм уу айл нэгэн юм дээр цаг авахаар залгаж байж болно тийм үү? Ямар нэгэн газар цаг авахаар залгаж байгаа бол Hi, my name is Nomin. May I book an appointment? May I book an appointment? Hi, my name is Nomin. I would like to book an appointment. Сайн байна уу? Намайг Номин гэдэг. Би танаад цаг авах гэсэн юм а гэж хэлж болж байна тийм. Хэрвээ тэр чинь эмнэлэг байгаад ямар янз янзын газар цаг авах боломжтой байх юм бол хаана цаг авах гэж байгаагаа appointment with гэж жагаад хэлдэг байгаа. Жишээлх юм бол good evening, my name is Nomin. I would like to book an appointment with eye doctor. I would like to book an appointment with dentist. Эхлээд нүдний эмчтэр цаг авах гэсэн юм а гэж байна тийм. Асгвал дараагийнх нь болохоор шүдний эмчтэр цаг авах гэсэн гэж байна тийм. За иймэрхүү байдлаар та бүхэн тэнгуүд чи эргүүлээд зөндөө асуулт асуун тэр болгон дээр та одоо ямар асуулт байгаа вэ гэдгээс шалтгаалаад өөр хариулж болно.
Тэнгүүд what time гэдэг ч юм уу тий. May I book an appointment with dentist around 5 or afternoon гэдэг та өөрөө цагаа маш дэлгэрэнгүй хэлж болно. On Friday гэдэг ч юм уу тий. За гэх мэтчлэн. За дараа нэг офис дээр ажилладаг байжгаад өөр офисын хүнтэй ярихыг хүсэх юм бол Hi, I'm Nomin from audit department. May you speak to someone from marketing department? За, маркетингийн хэлцээ хүнтэй ярьж болох уу? Би аудитын номин байна гэсэн үг байна тийм. May I speak to somebody from sales department гэх юм бол би худалдааны зүйл escort нэг хийж болох юм шүү дээ. May I speak with sales representative please? Худалдааны зөвлөгтэй ярих гэсэн юм аа гэж тийм. May I speak with sales representative? За, ийм үгнүүдийг ашиглаж хэлж болох нэ. За, өөрийнхөө нэрийг бас хэлж болно, хаанаас ярьж байгаагаа хэлж болно. Тэгээд дараагийнх нь ярих хүн тань хэн бэ гэдгийг хэлж болох нэ. За, тэнгууд та хэрвээ утсан дээр суудаг асгүй бол эргүүлээ танаас ямар асуулт асууж болох вэ гэхээр нөгөө нэг sales representative те худалдааны зөвлөгтэй яриа гэдэг хэнгүүт чинь танаас өөдөөс чинь асуулах юм шүү дээ. May I ask what you calling about? May I ask what you calling about? Ямар хэрэгээр ярих гэж байгаагийг чинь мэдэж болох уу гэсэн үг байна. За тэнгуус та ямар хэрэгээр ярих гэж байгаа гэдгийг тайлбарлаад энэний дараа хэлээд байж болох нэ. Асгүй бол хин нэгэнтэй ярих гэсэн чинь нөгөө хүн чинь байхгүй гэж магадгүй шүү дээ. Байхгүй. He is not available. It's not a good time now. Would you like to leave a message? Та хэлэх зүйлээ хэлэх. Танд үлдээх мессеж байна уу? Юу гэж хэлэх гэсэн юм бэ? Яг одоо бол байхгүй байна гэж хэлж болох тийм. Ингээд одоохондоо байхгүй байна. Тэгээд ямар ингээд цахаа үлдээх вэ гэдгийгүүд чинь sure гэнгүүтэй. Мессеж үлдээж болж байна. Асгүй бол when would be the right time to call back? When would be the right time to call back? Энэ нь болохоор хизээ залгуул боломжтой вэ? When would be the right time? The right time гэдэг нь зөв цаг гэсэн үг тийм. To call back гэдэг нь эрүүлээ залгах гэсэн. Хизээ залгуул боломжтой байх вэ? За энэ мэдчлэн та бүхэн маань харж байгаа хуцаар ярихдаа ихэвчлэн маш илдгээр ярьж байдаг. За may I, can I, would you please, would you like, would you mind гэсэн асуултуудаас ерөнхийдөө өгүүлбэрүүд маань эхэлж байдаг гэдгийг та бүхэн маань анзаарч байгаа хаа. За энэ эхлэлүүдийг аваад түрүүнийхээ ярьж байсан юм дээр үргэлжлүүлье. Одоо боломжгүй байна гингүүд when would be the right time to call back гэж хэлжсэн шүү дээ. Тэрнтэй адилхан would you mind telling him to call me back? Would you mind telling him to call me back? Та над руу эргүүлээ залгаад өгөөч гэж дамжуулж чадах уу? Над руу эргүүлээ залгуулад өгөөч гэсэн асуулт байна тийм. Тэгээд my number is миний дугаар бол I'm Nomin from audit department. My number is 9912 гэд яриад эхэлчих боломжтой. Утасныхаа дугаарыг үлдээх боломжтой тийм. За энэ мэдчлэнгээр утсаар ярьж байхдаа ерөнхийдөө маш энгийн мингийн хэрнээ өргөн ашиглагддаг өгнүүдийг энэ удаагийнхаа дугаараар тайлбарлах гэж орлоо. Зөв мэдээж хэрэг энүүгээр хязгаарлагдахгүй зөндөө олон та бүхний маань ярих хүсэлтүүд байгаа бол энийг дэлгэрүүлээд энэ дээр ингээд суурлаад цаашаага та бүхэн маань уцаар ярьж эхлэе. Миний хэлгээд байгаа гол санаа бол Монгол дээр ингээд ярьдаг шиг байна, би байна гэхих оронд speaking гэж хэлдэг байх юм шүү дээ. За тэрнтэй ярихсан, энтэй ярихсан гэхийг ерөнхийдөө may I speak with гэж хэлдэг байх юм гэдгийг бол сайдуурлаа. Дараа нь болохоор may I book an appointment гэдэг ч юм уу те. Would you mind transferring me to Michael гэдэг ч юм уу те. Michael-тай холбоод өгөөч гэж бас нөгөө
өгүүлбэрийг яг may I гэдгийн хооронд would you mind гэдгээр орлуулад бас хэлчих болж тий. За иймэрхүү жишээтэйгээр утасны яриа үргэлжлэдэг байх нэ. За хамгийн сүүлд нь мэдээч хэрэг манайх шиг шууд таслахгүй баярлаа баяртай. Thank you. Thank you. Bye. That's it for now. Bye. That's it for now. Bye. За нөгөө хүн чинь одоо ингэж anything else I can help you with гэж асуусан. Одоо нөгөө үйлчлэгээний уцаар ирж байгаа хүмүүс чинь өөр танд туслах зүйл байна уу? Өөр миний танд тусалж чадах зүйл байна уу гэж асуунгууд that's it for today. Thank you very much. Bye. That's it for today. Эсвэл also гэж нөгөө таахад асууж болно. Эсвэл өнөөдөртөө ингээд боллоо баярлаа баяртай гэд уцаар ирж дуустдаг байна. За энэ удаагийн маань хичээл сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа хичээлүүдээр дахин уулзтлаа. Баяртай.